За сайн байна уу? Манай Darkinbeg-ийн сонсогчдоо уулзалгүй маш их удлаа. 2-7 хоногийн дараа подкаст орно гэж хэлчихэд оруулаагүй 4 сар болсон төлцөлч юу. За яг яасан бэ гэхээр тэр хоёулаа айгу ханаатай байсан. Хэрвээ та нар яг сайн сонсох юм бол миний хоолой одоо ч гэсэн жоохон сөөцөн байгаа. Тэгээд ер нь бол бит хоёр за нэгэнд 2-7 хоног амарсан юм чинь цаашаага жоохон дахиад нэг 2-3-7 хоног амарчи. Толгой цэвэрлэе гоё момохой амарчуулахгүй бай гэж шийдээд явсараа байгаа 4 сар болчлоо. За тэгээд энэ 7 хоногоос эхлээд бит хоёр одоо 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээнэ. Тийм тэгээ бас хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Darkinbeg-д үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг ийм channel байгаа. Тэгээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гардаг. За тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe дараад notification on болгоорой. За эхлэхээс өмнө дахиад нэг юм хэлэхэд би подкаст хийгээгүй зөндөө утцсан болохоор ерөөсөө богино дугаараар эхлэе гэж шийдсэн. Яагаад гэх юм бол нөгөө урт дугаар ярьчвал айгу онцгүй ярьчих магадгүй гэж бодоод одоо 20 минутын дугаар хийснийг минь тавтай сонсноо. За ингээд хэрэгээ ярьж эхлэе. За Walburga гэдэг нэртэй эмэгтэй Герман 1880-ад оны үед төрсөн. Бабуга гэдэг нэртэй ч Долли гэдэг очтой болохоор нь амраар нь Долли гэдэг одоо авчээ. За Долли Германд төрөөд удалгүй гэр бүлийнх нь Америк руу цагаачлахаар болоод одоо Midwest буюу Америкийн төв дунд хэсэг юм болов. За энэ Midwest-ийн нэг хөдөө газар фермийн байшин ээж аав нь худалдаж аваад одоо тэнд Доллигийн хүүхэд наснд өнгөрсөн. За хөдөө ферм дээр тоглох найзгүй байсан болохоор маш их ганцаардаж 16 буюу насанд хүрэхээрээ энэ газраас нүүж бүр гоё амьдралтай хөгжилтэй газар руу нүүхээр шийдээд Wisconsin мужийн Milwaukee хот руу нүүж нөхөр болох Fred Osterrick гэдэг эрэгтэйтэй танилцаж гэрэлсэн. За тэгээд Fred болохоор хормогчны үйлдвэр эзэн байсан болохоор маш баян эрэгтэй байсан. Энэ хоёр танилцаад удалгүй бие биедээ хайртай болоод бас тун удалгүй гэрэлцгээсэн. Долли 17 та байхдаа Фредтэй танилцаж гэрэлснийхаа дараа Фредийн үйлдвэрт байнгын очиж одоо ер нь л олонний анхааралд эрэгтэй тэр тусмаа ажилтны анхаарлын дунд байх туртай байсан болохоор байнгын үйлдвэрт очиж одоо эрэгтэйчүүдтэй юм хүм хийж цагийг өнгөрүүлдэг байсан. За ингээд Fred Dolly хоёр гэрлээд нэлээд хэдэн жил өнгөрсөн. Эхний хэдэн жил энэ хоёр бол аз жаргалтай маш сайхан амьдардаг байсан ч гэсэн сүүлдээ энэ хоёр одоо баг-багаар хэрэлдэж эхлээд одоо гэр байнгын хэрүүл уруулаар бол тасархаа байцсан байсан. Ердөө нэг том байшинд өөрөө хөсөлж амьдарч байгаа танихгүй хүмүүс шиг л хоорондоо харьцаатай болцсон байсан. За тэгээд Fred болохоор өдөр шөнөгүй виски уудаг байсан болохоор ааш заныг нь уртчлан хэлэх боломжгүй, тавтаргүй, төвчээргүй болчдөг байсан. Дээрээс нь байнгын уудаг байсан болохоор одоо доотх нь ерөөсөө сайн ажилтгүй байсан юм шиг байгаа. Тэгээд тэрнээсээ болоод их нэртэйгээ ерөөсөө унтаж чаддгүй байсан болохоор одоо Долли өөрөө эрэгтэйчүүдтэй нөхрийгөө араар нь тавьдаг байсан. За тэгээд эргэн тойрныхын хүмүүс бүгдээрээ Доллиг ингээл өөрөөр эрэгтэйчүүдтэй явдаг гэдгийг мэддэг. Нөхрийнх нь эзгүй Доллигийнхаар янз бүрийн эрэгтэй хүмүүс орж гардаг гэдгийг ч гэсэн хөшүүд нь бол мэддэг байсан. За тэгээд 1913 оны нэг өдөр Долли нөхөрлүүгээ залгаад ажилтнаасаа одоо нэг эрэгтэйг манай гэрлүү миний оюутлын машиныг засуулах гээд явуулж чачаа гэхэд нь нөхөр нь Ора Sanhuber гэдэг 17 настай хүү эхнэрийнхээ одоо өөрийнхөө гэрлөө явуулсан. За Ора нь 17 настай, маш ичимхий, дуу цуутай, одоо ерөөс ингээд байгаа байхгүй нь мэдэгддэггүй хүүхэд байсан. За тэгсэн Доллид одоо тэр нь маш их таалагдчихсэн гэж хэлж болно. За ингээд Ора Доллигийн хаалгыг тоогшоход Долли бол өдөөс нь торгон халаад өмсөд доогоороо шилэн трикотой тэрнээс өөр ямар ч хувцсгүй одоо нүцгэн шахуу гэхэд болно хүлээгээ зогсож байсан. За тэгээд энэ үедээ штэ Долли 33 та заяа. Харин нөгөөтг нь болохоор 17 та жоохон эрэгтэй хөхтэйсэн штэ. Тэгээд энэ хүүхэдтэй ингээд урагтаад унтах гад хандраад зогсоод байгаа байхгүй заваарсан. За тэгтээ ер нь бол
ороо 17-тай байсан ч бай, 27-тай байсан ч бай, 37-тай бүр 60-70-тай байсан ч гэсэн Долли ямар ч эрэхтэй ирсэн байсан нөгөө халаад шилэн тэрхэгөө өмсөд хүлээгээд зогсож явах байсан байх. Гэхдээ энэ удаа зүгээр ото таарсан болохоос биш, яг ч нэг ото хүлээгээд байсан юм бол байхгүй. За ото ингээл хаалга тогшсон чинь өдөөс нь ингээд нэг баян хүүхэн сайн уу мэн үү жиста миний ойдлын машиныг засгаж ирсэн үү гэл амар ингээл өдөөс нь хүүхмөхөө гаргацсан халаад өмссөн хүүхэн байсан болохоор энэ хоёр одоо бараг л шууд л тэр доороо хийж эхлээд тэрнээс хойшоо 7 хоног болгон уулздаг болсон. За эхлээд буудал эдэрт уулзж яснаас үүлдээ зүгээр л Доллигийн гэрт нь ото бол байнгын очдог болсон. Тэгээд туршууд нь Доллигоос юм эрэхтэй хүүхэд байнгын ингээд танаа гэрээр 7 хоног болгон эргэлдээд байна гэсэн чинь Долли өдөөс нь энэ үед хоёр нэг автамаа миний дүү байгаа ингээд хуршуудтай хэлсэн ч гэсэн хуршууд нь эхлээд итгэж ийснаас үлдээ бүр итгэхэ болоод энэ хоёр яг учиртай явуултаж байгаа юм биш үү гэж ярьж эхэлсэн. За тэгсэн Атонч гэсэн өөрөө дээвэртэн амьдрахыг бол зөвшөөрсөн. Энд ингэж амьдрахад бол хідэн дүрм журамтай гэж Долли хэлж өгсөн. За тэр нь юу байсан бэ гэхээр ото хинтэж уулзаж захиа бичиж харьцаж болохгүй. Зөвхөн одоо Доллитой секс хийхээс өөр юу ч хийж болохгүй гэсэн. За тэгсэн чинь ото бол хариуд нь за тийя гэд зөвшөөрсөн. Хөрхөө өөрөө одоо жоохон хүүхэд болохоор одоо юугаач мэдэхгүй зөвшөөрсөн л байх гэж бодож юм. Тэгэхээр тэр одоо тэгээд 100 жилийн өмнөх 17 настай хүүхдүүд ямар байд юм бол мэдэхгүй байна. Тэгтэл ямар ч л 17 гэдэг чи жоохон нас гэж бодож байна. За тэгээд дээврийн өрөөч гэжтэй чаавас бараг яг нэг хүн ороод ингээд хаалга хаахад дүүрхээр зайтай тийм жижигхэн өрөөнд амьдардаг. Тэгээ бас хажууд нь хэдхэн ширхэг номтой бас дэвтэр үзэхтэй. Тэгээд оройдоо ерөөсөө нэг ч дуу чимээ гаргахгүй тэр номнуудаа уншаал эсвэл уран зохиолын сэтгвтээ одоо янз бүрийн бичээ сууж идэг байсан. Тэгээд өглөө болонгууд өрөөнөөсөө гарч ирээд бас гэрийн цэвэрлэн заяа тэгэнгүүтээ бас хууль бусаар арх гэрт нь хийж тавьдаг байсан. За тэгээд мэдээж Доллитой бол хизээ хүссэн үед нь секс хийдэг, заримдаа бүр өдөрт 8 удаа унтдаг байсан. За тэгээд энэ Атогийн дээврийн өрөө нь нэг хаалга байдаг байсан. Тэр нь болохоор Долли болон нөхрийнх нь өрөөтэй яг нэг урт модоор холбогдсон байсан болохоор Доллигийн өрөө рүү бол орж гарах нь маш амархан байдаг байсан. За тэгээд Ато сүлд одоо ярьслага өгөхдөө би Доллид ээжийн хайраар хайрладаг байсан гэж хүртэл хэлсэн. За ёстой би одоо тийм амьдралтаа тийм ээж хүүгийн харьцаа бол мэдэхгүй маань. За ингээд 1918 он гэхэд Ото яг л дээврийн өрөөнд байшингийн сүнс шиг л амьдэрсэн хിവэрэ байсан. Шөндөө нэг ч дуу гарахгүй, чив чимээгүй байдаг. За тэгээд энэ үед нөхөр Фред нь бол юу ч мэдгүй хിവэрэ байсан ч гэсэн одоо дараа нь хэлэхтэй болохоор хаяа нэг сонь үйл явдал болоод байгаа юм шиг мэдрэгддэг байсан гэсэн. Жишээ нь гэх юм бол гэртээ ганцаараа байхад нь хүний наашаа цаашаа алхаж явж байгаа дуу гарч идэг. Бас өөрийнх нь татдаг навчин тамхинд байнгын алга болчдөг. Тэгээ бас нэг удаа гадаа байж агаад гэрийнхэн цонх руу харсан чинь эрэгтэй хүний царай өөдөөс нь хараа зогсож исэн гэж хүртэл харсан байсан. Тэгэд одоо Фред ботхтой болохоор би л одоо ингээд амар архиугаад архины цагаан солио тусчин даа гэж бодоод таахгүй орхицсан байсан. За ингээд 1918 оны одоо хэдэн сард чимдээ 5-6 сарын үед Фред их нэртэй би ингээд ажиллаа нүүлгээд өөр мужи руу явах хэрэгтэй байна. Лос Анжелес руу нүүх хэрэгтэй боллоо гэд хэлэхэд Долли болохоор надад бол нүүхэд ямар ч асуудал байхгүй. Гол нь дээвэртэй жижигхэн өрөөтэй бол хаашаа чамаагүй нүүгэл нүүгэж хэлсэн. За нөхөр нь ч гэсэн тэр үедээ юу ч бодохгүй за гэд Элегийн Silver Lake гэдэг нэртэй хот руу нүүж очдог. За тэгээд Лос Анжелест энэ үед дээврийн өрөөтэй байшин олно гэдэг бол маш хэцүү байсан билээ. Айгүй ховор байсан билээ. Тэгсэн ч гэсэн Долли бол одоо дээврийн л өрөөтэй бол орон байхгүй бол орохгүй гэсээр байгаад нөхөр Фред нь нэг дээврийн өрөөтэй байрыг олж худалдаж авсан.
За тэгээд Dolly яг яагаад дээврийн өрөө гэдсэн бэ гэхээр нөгөө Otto-гоо авч явахгүй л дээврийн өрөө гэдсэн байгаа байхгүй. Otto ч гэсэн дуртай тэр хоёрыг нүүж очихоос өмнө Налидийн нөгөөд очсон. Нөгөө хоёрыг нүүж орохыг нь хүлээгээд одоо сууж исэн. За тэгээд нөгөө хоёр нь ч гэсэн нүүж орсон байшиндаа. За тэгээд Otto бол сүултээ тэр гэрийн үйлчлэгч нь болоо цэцэг ногоогийн тариад одоо Dolly-ийн юу хий гэсэн бүх юмыг хийдэг байсан. Дээрээс нь мэдээж одоо баг Dolly-гийн секс символ болцсон бүхэл бүтэн 8 жилиг одоо дээвэрт амьдарч өнгөрүүлсэн. За Fred Dolly хоёр илэрүү нүүсний дараа энэ хоёрын харьцаа одоо угаасаа муу исэн шүү дээ. Тэгээд улам бүр муутсан. За Fred өмнөхөөсөө илүү ихээр архууж хэрүүл маргаа энэ хоёрын дунд маш ихээр болдог болсон. Тэгээд хаяада тэр хэрүүлэн зодон хүртэл болж исэн. За ингээд 1922 оны 8 дугаар сарын 22-нд Dolly Fred хоёр маш их муудалцаад хэрэлдээд одоо бие биен рүү юм авч шидээд нэлийн чанга дуугараад болтгоо. Тэгэхээр нь одоо Dolly-г хамгаалахаар шийдээд шатаар доошо чимээгүй гитэж явж агаад карманасаа 2.25-ын caliber pistol гэдэг буу гаргаж ирээд Fred-ийн цээж рүү 3 удаа онож Fred бол шууд газар дээр насварсан. За тэгээд дараа нь Otto, Dolly хоёр Fred-ийг хулгайчнаар орж ирээд алсан болгож харагдуулгаад цогцыг янзалж тавьчаад дараа нь Otto Dolly-д хувцсны шүүгээрөө ор гэж хэлж оруулаад хаалгыг нь төгчээд өөрөө дээшээ буугаа аваад гарсан. Харин зарим вебсайт дээр болохоор Otto Fred-ийг буудаж алчаад үг дуугүй Dolly-г хувцсны өрөөний шүүгэнд оруулж цоожлоод өөрөө одоо цаг мөнгийг авч дээшээ гарсан гэж бичсэн байсан. Гэхдээ яг аль нь үнэн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. За зарим вебсайт дээр болохоор Dolly-гийн хийж байгаа зүйл гэж хэлсэн. Dolly болохоор Otto-д одоо том өрөөнд байсан бэлэн мөнгө болон алтан цагийг өгөөд дээшээ гаргуулсан. Тэгтээ дээшээ гарахаас өмнө өөрийгөө хувцсны шүүгэнд хийгээд өөрийгөө цоожлуулсан гэж хэлсэн бэлээ. За тэгээд Dolly-гийн хаалган зөвхөн гаднаасаа л төгжигддэг, дотроосоо төгжигдэж болохгүй болохоор цагдаа нар ирээд одоо шууд за өстой яг нэг хүн хурж ирээд тулгай хийгээд Fred-ийг алчиж тэгэж бодчихсон. За цагдаа нар James Casey гэдэг нэг эрэгтэйг 25 caliber pistol буутай олоод дээрээс нь 4 суманд байхгүй байсныг нь олсон. Тэгээд яг яаж цагдаа нар James-ийг гэрт гарсан аллагтай холбосныг бол мэдэхгүй. Гэтэ ямар ч л байсан James Casey гэдэг энэ хүн бол сэжигтний нэг нээсэн. За дараа нь цагдаа нар бас Fred-ийн үйлдвэрийн нэг ажилчин байж магадгүй гэж бодож исэн. Ямар нэгэн ажилчин нь одоо Fred-д уурлаад алдсан юм болов гэж бодоод шалгасан ч гэсэн Fred-ийн одоо үйлдвэрийн ажилтнаас нэг ч сэжигтэн олдоогүй. За ингээд аллаг болсноос хэсэг хугацааны дараа Dolly дахин нэг залуутай танилцсан. За тэр нь хэн байсан бэ гэхээр Roy Clump гэдэг залуу байсан. За тэрнтэйгээ танилцаад удаагүй одоо маш хурдан татансан. За тэгээд нөгөө хоёр чинь аллах хийсэн бууга нэг намагтай газар руу аваад шидчихдэг. Тэгээд цагдаа нар Dolly-гоос мэдүүлэг авахад Dolly бол мэдээж би нөхрөө алдсан, надад маш их хэцүү байна, би нөхрөө санаж байна гэж хэлсэн ч гэсэн одоо маш олон найз залуутай байсан. За ингээд удалгүй нөхрийнх нь бүх хэд хөрөнгө хэдэн сая доллар болон байр машинууд Dolly-гийн нэр дээр очиж Dolly ч гэсэн шинэ байшин авсан. За байшин авахдаа нөгөө дээврийн өрөөтэй заавал авна гэсээр байгаад маш том дээврийн өрөөтэй байшин бол сонгож авсан. За тэгээд Otto дээврийн өрөөнд нь нүүж орсон. Тэгээд айгүй сонирн байгаас та одоо бол нөхөр нь байхгүй шүү дээ. Нөхөр нь байхгүй болчлоо. Энэ ороо одоо зүгээр одоо нэг өрөөнд цуг байж болно да. Тэгж яах чи ерөөсөө тэгээгүй урдных шигээ Otto дээд давхрынхаа өрөөндөө нуугддгаараа нуугдаад амьдэрсэн. За тэгээд энэ хоёрын харилцаа нь гэвэл одоо Dom sub буюу Dolly захирч Otto юу хий гэснийг нь хийж сонсдог одоо тийм харилцаанд орсон. За ингээд дахин хэсэг хугацааны дараа Herman Shapiro гэд Dolly-гийн хуульч байсан одоо өөрийнх нь өмгөөлөгч байсан эрэгтэй нь Dolly-гийн найз залуу нь болсон. За тэгээд тэр хуульч найз залуудаа Dolly болохоор өнгөрсөн нөхрийнхөө алтан цагийг бэлгэлцдэг одоо Fred-ийн алтан цагийг.
За тэгээ хуульчин ч гэсэн тэрийг нь хараад гинт сэжиглээд ханаас гарч ирсэн гэхэд одоо диваны зөөлөвчний доор орсон байсныг нь олсон гэж Долли хэлсэн. За тэгсэн чинь нөгөө найз залуу нь ингээл амар сэжиглээд хүү энэ хүүхэн чинь нөхрөө алдсан юм шүү гэж сэжиглэж эхэлж байгаа хгүй. За тэгсэн чинь яг энэ үед Roy Clump гэдэг нөгөө хуучин ex найз залуу нь цагтаа дээр очиод би Доллигийн өгсөн 2 гар бүг ингээд намаг руу шидцэн ингээд хэлцдэг. Одоо бит хоёр шидсэн гэсэн юм уу эсвэл би ганцаараа шидсэн гэсэн юм уу тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Зарим вебсайтууд дээр Roy ганцаараа шидсэн, зарим дээр болохоор Доллигийн хоёр нийлж байгаа шидсэн гэдээ янз янзаар бичсэн мөлий. Энд ч тэгээ бүр 100 жилийн өмнөх хэрэг болохоор жоохон өөр фактууд байгаа. За тэгээд яг яагаад Roy Clump тэгж хэлсэн гэхээр Dolly одоо Roy-тай салах шийдвэр гаргаад хэлэхэд Roy уурандаа очиж хэлчихдээ мөлий. Тэгэхээр одоо яг Roy Herman гэд хоёр залуутай Dolly болохоор яг зэрэг яваадсан байхгүй. За ингээд цагдаа нар Roy-ийн хэлсний дагуу намагнаас очиод гар буг бол гаргаж авсан ч гэсэн усан дотор дэндүү удаан байснаас болоод илжирч муудсан байсан болохоор одоо тэр гар буг яг Фредийг алсан уу үгүйг мэдэх ямарч боломжгүй болсон. За тэгээд энэ үед нөгөө хуульчинч гэсэн цагдаа дээр очиод одоо нөгөө Herman гэд найз залуунч гэсэн цагдаа дээр очиод одоо Dolly надад ийм цаг өгсөн гэж хэлээд бариад өгчдөг. За Dolly цагдаад баригдаад шалгаж явцдаа шоронд орсон. За тэгээд Dolly хуульч нөгөө Herman-аас миний дээвэр дээр амьдарч байгаа нэг дүү байгаамаа тэрэнд очиод хоол өгөөдгөөч гэж гуугаад Herman очиход одоо өөрийгөө би Dolly-гийн удаан хугацааны нууж байсан хайртнаа бас сексийнх нь болно гэж хуульчд одоо өөрийгөө танилцуулсан Herman ч одоо яг өөрийнх нь дөнгөж салсан найз залуу шүү дээ. Тэгээд өстой яг тэр үедээ ямар навшин болоод байна гэж батсан бах гэж бодож байна. За тэгээд Ото цагтаад баригдаад хамаг үнэнээ хэлээд би Доллигийн иргэшээл доор байсан. Юу хийх гэснийг л хийдэг байсан гэж хэлсэн. За тэгээд шүүх Отог буруутай гэж шийдвэр гаргасан ч гэсэн Ото гэсэн өдрийн дараа суулж явуулсан. За яг яагаад гэсэн чинь Statute of Limitation буюу одоо хүн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шоронгоос нь суулж гаргасан. За тэгээд Ото шоронгоосоо гараад Матильда гэдэг шинэ эхнэртэй болоо. Тэгээд энгийн амьдраад цаашаа явсан. Харин Долли 1930 оны 8 дугаар сард шүүх эхэлж бүхэл бүтэн 6 жил шүүгдсэний эцэст Доллигийн хувьд хангалттай баримт таталгаа байхгүй гэд энэ хэрийг бол хэрэгсэхгүй орхисон. За тэгээд 1936 онд бол Долли Ото хоёр бие бинийгээ харсан хамгийн сүүлийн өдөр байсан. За тэгээд энэний дараа Dolly Ray Hedrick гэдэг өөрөөс 15 насаар дүү буюу одоо Отогоос ердөө 1 насаар дүү нэг эрэгтэйтэй суусан. Тэгээд 1961 онд буюу 80 настайдаа нас орсон. Харин Отогийн хувьд гэвэл энэ хэрэг олон нийтэд ил гарснаас хойш Ото нэрээ өөрчилж Walter Klein гэдэг нэртэй болсон. Тэгээд яагаад гэвэл хүн болгоо одоо нэрийг нь таньж мэдээд байсан учраас одоо ингэж нэрээ өөрчилсөн. Тэгээд 1948 онд буюу 60 настайдаа нас орсон. За Walter буюу Ото одоо дээврийн өрөөнд нийт 10 жил амьдарсан. Тэгээд зарим хүмүүс Отог болохоор илүү удаан ял авах хэрэгтэй байсан юм аа гэж байгаа бол зарим нь 17 настай байхдаа Доллигийн иргэшээлд орсон болохоор Доллигийн 100% буруу учраас илүү их хорих ялыг авах хэрэгтэй байсан юм аа гэж ярьдсан бэлээ. Тэгээд та нараас юу гэж бодож ийн доор комментээр бичээрэй. За тэгээд энэ хэргийн талаар зөндөө кино байд юм бэлээ. Тэгээд хэрвээ киноны нэрийг мэдмээр байгаа бол доор комментээр бичээрэй. Би бас комментээр доор бичээд пин хийчихье. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг сонссон та нартай баярлалаа. 4 сар хийгээгүй байжгаад өнөөдөр энэ 7 хоногт айгуу тийм богинохон дугаар хийлээ. Яагаад гэх юм бол би бас 4-5 сар яриаг байжгаад гинт урт дугаар хийх юм бол бас айгуу онцгүй ярьж магадгүй гэж бодоод эхлээд ийм богино дугаараар эхлэхээр шийдлээ. Тэгээд дараа 7 хоногт урт дугаараар уулзъя. Тэгээ бас дахиад нэг зүйлийг хэлэхэд би ингээд юу яадаг вэ? Айгуу удаан яриад ирэхээрээ миний амьсгаа тавчтаад идэг. За тийм болохоор одоо нэг өгүүлбэрээ дуусгачаад дараагийн өгүүлбэрээ эхлэхдээ ингээд
Тийм болохоор тэгдэг байхгүй юу гэх ингээм амьсгаа авчдаг байхгүй. Тэгэнгүүт тэрийг бодох зарим хүмүүс бодохтой болохоор намайг ерөөсө подкастаа хийх дургу юундаа санаа алдаад байгаа магаа гээ өстө янз бүрийн гачин комент бичсэн байдаг. За тэр хүмүүстэй зориулж ийм тайлбар хийлээ. За тэгээд дараа 7 өдрийнхөө дугаараараа уулзтлаа. Түр баяртай. 저 떠져선 저